наран дойрхон малчдын хандар. Нэрээ би тиймээ гэх шиг нэр нь хүртэл тэмээ. Амгалан авраг хоёрын бэлэгдэл алтай нутагтаан тэмээ гэдэг сайхан амтаан. Алтайд олимп болдог гэж та сонссон уу? Тийм ээ. Уудам говийн хөлөг онгоц гэлтэй тэмээд нь багширч, говь алтайчууд хотол төмнөрийн цуглан их говийн тэмээний баяран хийдэн тэдний хувьд өвлийн олимп нажээ. Монгол улс хос бүхт тэмээнийхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг бол говь алтай аймаг улсдаан Баян хонгор Өмнө Говь аймгийн дараа 3 дугаарт бичигддэг хос бүхт тэмээний үржлийн гол бүс нутгуудын нэг юм. Тийм ч учраас говь алтай аймаг тэмээний баяр, тэмээчдийн наадам хийдэг сайхан уламжлал бий болгоод удаж байна. Говь алтай аймаг төхөм тунгалгийн хүрэн хэмээх хос цогдорт тэмээгээрэн улсдаан алдартай юм. Алтайчуудын нэрийн хуудас болсон уламжлалт их говийн тэмээний баяр, тэнгэрийн сүргэн өсгөх, үйлдвэр угсаа, ашиг шим чанарын сайжруулах, маллах арга ухааныг түгээн дэлгэрүүлж, харилцан туршлага солилцуулахаас гадна тэмээчдээ урамшуулах, тэдний их ажлын бодит үндсэнийг бий болгох үндсэн зорилготой юм. Тэгээд энэ баяр маань тэмээ гэдэг нэрийн доор одоо нөгөө тэмээгийн чинь нөхөнд ширүү нөхцөл өсгөж байгаа нөгөө тэмээч тийм маань баяр юм байгаа юм л да. Тэгэхээр ийм баяр ёс бол ерөнхийдөө их ховор болдог говийн ялангуяа аймагуудад. Тэмээчдийг сэтгэлийн нэг дэм өгөөд жилд нэг удаа ингээ баярлуулад тэгээ цаашдаа нөгөө тэмээ өсгөх сонирхлыг бий болгох их нэлээд их том хөшүүрэг болж байгаа гэж би бодож байгаа юм л да. Говьчуудын төлөөлөл, улсын их хурлын гишүүн, Алтай хөгжил 21-р зуун төрийн бус байгууллагын тэргүүн Дашторжийн санаачлан ивент итгэж, орон нутгийн удирдах байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж ирсэн тэмээчдийн наадам энэ жил 7 дахь удагаан болох гэж байна. Жил жилийн наадам өөрийн гэсэн онцлог өнгө төрхтэй, бахархах амжилт, дуулгах сониноор ариун байдаг үлээ. Говьчуудаа хамтраад бид нар уламжлуулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг. Түүний нэг нь тэмээний баяр, тэмээн сүргийн доктортой өсөлтийг хангах тэмээчдээ урамшуулах зорилготойгоор энэ баяраа бол бид нар тогтсон уламжлалын дагуу энэ жил зохион байгуулагдана. За энэ баярын нэг онцлог бол саяхан Алтай хөгжил 21-р зуун төрийн бус байгууллагаас малчдын 2-р зөвлөгөөнийг зохион байгуулсан. Үүний дараахан болж байгаагаар илүү онцлогтой. Сүргийн манлай сүрлэг тэмээний баярыг энэ жил улсын их хурлын гишүүн Алтай нэрэн сан хамтаашир бүхийн дэвжээний тэргүүн энэ хоёр хамтран ивент итгэж оролцохоор болжээ. Хоёр гишүүн маань өмнө нь Алтай бахархал наадам, Алтай шигшмэл хурдуралдаан болон Алтай тандаа зүтгий урайнд Говь Алтай аймгийн 500 залуусын чуулга уулзалтыг амжилттай хийжээ. Мөн Говь Алтай аймгийн малчдын 2-р зөвлөгөөний санаачлагуудыг хэрэгжүүлэхээр чон авлах болзолт уралдааныг зарлаж, гишүүд олон чон авалсан сумдыг шалгаруулж шагнахаар болсон байна. Ийхүү хөдөө нутгийн хөгжил, иргэд малчид руугаан чиглэсэн олон томоохон ажлыг гишүүд хамтран шийдэхэд анхаарч байна. Улсын их хурлд алтайчуудаа төлөөлөн та бүгдийнхээ илт төлөөлөгч болж ажиллаж байгаагийн хувьд улсын их хурлын гишүүн Дашторж бид нар хамтран одоо бүхий л салбарт нутаг орны хөгжлийн төлөө хамтдаа гар сэтгэл нийлэн ажиллаж байна. Нутаг орондоо уламжлалт олон одоо урлаг спортын соёлын арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж байна. Энэс дордвол одоо Алтай хурд хурдан мөрний томоохон уралдааныг энэ жил хий дууслаа. Алтай нутгаа хөгжүүлээ. Алтай дандаа зүтгэхийн өрөөндөө залуучуудын чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа. За одоо удахгүй бид одоо алтайчуудын маань Монголын одоо соёлын энэ нүүдлийн соёл иргэншлийн одоо үндсгүүл болсон олон 10 бит бус энэ үндсгүүлийг алтайчууд өөртөө дотроод хийж нуруундаа үүрж явдаг ард түмэн байна. Их говийн тэмээнийхээ баярыг одоо алтайчууд бид бас хамтдаа их хурлынхаа хоёр гишүүн маань хамтраа дэмжиж зохион байгуулах гэж байна. Энэ уламжлалт арга хэмжээ маань 7 дахь удаага зохион байгуулж байгаа онцлог. Сүүлийн жилүүдэд Говь Алтай аймагт тэмээний тоо толгой тогтвортой өсөх хандлагатай байгаа мэдээ бий. Их говийн тэмээний баяр тогтмолжиж, түүнд оролцогчдод жилээс жилд нэмэгдсээр байгаа нь тэмээ маллах идвэх сэргэн сүргийн бүтцэн сайжирч, тоо толгой өсөхт нь зохих үр дүнгээ өгсөөр байна. Тийм ч учраас их говийн тэмээний баяр тэмээчид, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд тэр дундаа тэмээ судлаачдын анхаарлын төвд хэдийн оржээ. Мэргэжлийн хүний удаа ингээд баяр дээр очиод ингээд харж байхад бол цаана энэ бол ерөөсөө их холын аймгийн тэмээчид өөр хоорондоо уулзаад би энийхэн тэмээний элдэ дутууг хараад сайн их юм олж авах тийм боломжтой гэж бодож байгаа. Ялангуяа одоо шилдэг буур шалгаруулдаг, шилдэг сүйтэй ингэ шалгаруулдаг.
дараад нөгөө хүмүүс чинь энэ шилдэг буурхаан үр төлийг одоо өөрийнхөө тийм ээ нутагт авчиж одоо гаргах юм одоо бий болох юмсан гэсэн энэ хүсэл тэмүүлэл бий болдог. Монгол улсын хэмжээнд бол нийт одоо 2010 оны байдлаар бол бид нэг 270 орчим мянган тэмээтэй байна. За өнгөрсөн 2009 онд бол бид нэг 277-аас нэг 7000-аар хоригдсон зөвсийн хоригдлыг бас өнгөрсөн жилийн зудны бас тэрний өмнөх жилийн зудны бас хохирол гарсан. Гэсэн хэдий ч бас тодорхой тоо хэмжээтэй үндсэндээ сүүлийн 5 жилд бол үндсэндээ 256 мянган тэмээнээс бид бол үндсэн 20 гаруй мянган тэмээгээр малын тэмээний тоо толгой бол нэмэгдэж байгаа. Ер нь цаашдаа бас тэмээг бас өсгөж үржүүлэх асуудлыг бас үржүүлэх чиглэлээр бас Монгол мал хөтөлбөр дээр бас ялангуяа бас тодорхой дурдсан байна. Их говийн тэмээний баяр 2011 Говьл тань тэмээчдийн 7 дугаар их наадам их говийн тэмээн давалга ойрцоор. Их говийн тэмээний баяр 2011 их наадам 2011 оны 11-р сарын 26-27-нд Алтай хотод болно. Тэмээ 5 хошуу малын минь 1 тэмээ 5 намд Эрдний минь 1 тэмээ талхангаа говь горул нутагт минь дүүрэн бэлчиж байгээ. Тэнгэрийн сүрэг тэмээний баяраар дүүрэн бэлгтээ учрын золгоцгоё. Наадмын ивент итгэвч улсын хурлын гишүүн Алтай хөгжил 21-р зуун төрийн ус байгууллагын тэргүүн Цэдвийн Дашторж улсын хурлын гишүүн Алтай нэрэн сан Хантай шир бүхийн дэвжээний тэргүүн Жадамбын энх хоёр зохион байгуулагч Говьалтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар хүн сүдэж явах үе жижиг дунд үйлдвэрлэлийн газар 9 бүлэг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар Алтайгаан хамтдаа хөгжүүлээ. Алтай тэмээчдийн 7 дахь наадмын шагналын санг урд жилүүдийнхээс нэлээд хэмжээгээр нэмэгдүүлжээ. Энэ нь тэмээчин хоёрын үнц нь нэр хүндийг өсгөх зорилготой хэмээн зохион байгуулагчид нь ярьж байна. Тогтсон уламжлалын дагуу шилмэл, буур, инг шалгаруулж, хурдан ат, торм уралдуулахаас гадна сүү болон ноосоор хийсэн шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтууд өдөрдмжинд багтжээ. Говьалтай аймгийн хувьд бол жил болгон одоо энэ тэмээний баярыг зохион байгуулж бас энэ хүрээнд бас нөгөө тодорхой тэмээчдийн уулзалт, ярилцлага, тэмээчдийн гарсан саналуудыг солилцохоосоо гадна тэмээний уралдаан бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдааг ингэж зохион байгуулдаг. Тэгээ энэ арга хэрэгслийг өшөө одоо бас өргөжүүлэх чиглэлээр бас яам тодорхой анхаарч хамтран орон нутгатаа бас нэлээд хамтран ажиллая гэж бодож байгаа. Энэ жил одоо Говьалтай аймгийн 11 сар зохион байгуулах энэ тэмээний баяраар шалгарсан бүтээгдэхүүнүүдийг бас бид гадаад орнд ялангуяа өвөр Монголд ингээд сурталчлах. За энэ дээр шалгарсан гол тэмээчд арга туршлагатай малчид тэмээчдийг бас бид тэр бас нэгдсэн журмаар одоо ингээд зохион байгуулж бүгд намд хятад улсад аялал жуулчлал зохион байгуулах энэ чиглэл рүү бас нэлээд анхаарал хандуулж байна. Говьалтай аймгийн хүн сүдэ аж ахуй жижиг дунд үйлдвэрийн салбарын үзэсгэлэн худалдаа. Тэмээний баяраар шин содон бүтээгдэхүүнүүдэд илгэсэн Алтайгаан хамтдаа хөгжүүлэх үзэсгэлэн худалдаа үүдээ найдав. Энэ жил ч мөн аймгийн хүн сүдэ аж ахуй жижиг дунд үйлдвэрийн салбарын үзэсгэлэн худалдаа 25-26-ны өдрүүдэд болох юм. Үзэсгэлэнд тэмээний бүтээгдэхүүн ганган хэрэглэлээс гадна сум бүрийн брэнд бүтээгдэхүүнүүд тавигдах юм байна. Их говийн тэмээний баяр бол зөвхөн уралдаан тэмцээн гэдэг ойлголт ард хосорчээ. Малчид үйлдвэрлэл эрхлэгч иргэд хоршоод маань бүтээгдэхүүнээ сурталчлах, худалдаалах, бизнесээ мөргөжүүлэх, харилцан хамтран ажиллах өргөн боломж гэдэг байдлаар хандаж, тэмээний баяртан өргөн дэлгэр оролцдог болоод байна. Энэ жил иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу илүү олон хоршоод үйлдвэр үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулахаар бэлтгээд байгаа юм. За тэмээний баярын арга хэмжээгээр уламжлал болсон тогтсон Говьалтай аймгийн хүн сүдэ аж ахуй жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа бол явагддаг энэ ажил арга хэмжээний дагуу явагдана. Энэ дээр бас бидний хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд бас олон түмэндээ танилцуулагдана. Эндээсээ бас бизнес эрхэлж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид маань өөрсдийнхөө төсөлбөрийг бас бид нар танилцуулах, хамтран одоо биендээ дуршлаг солилцох төслөө одоо бас
санхүүжүүлэх тийм болцоог бас бүрдэх тийм үсгэлэн худалдаа ажил эрхийн тийм арга хэмжээ бас давхар хийгднэ. Алтай хөх байц алтайдан дахин сүндэрлэнэ. Алтайчууд тусгаар тогтнолон тунхагласан баярын өдрүүдэд Тэмээний баяраа өргөн дэлгэр зохион байгуулдаг уламжлалтайг бид мэдэж авлаа. Энэ жилийн хувьд бас нэгэн хүндтэй үйл явдал давхсан тохиожээ. Монгол улсын 17 дахь ерөнхий сайд Гавьяат эдийн засагч Пунцгийн жасрын хүрэл хөшөө бүхий цэцэрлэг түрээлэнгийн нээлтийг их говийн Тэмээний баяраар иргэд олонтойгоо хамтдаа хийх юм байна. Олон хүний оюун ухаан хүч хөдөлмөр шингэсэн энэхүү цогцлборын нээлтийг жасрын хагасны төрсөн өдөр буюу улс тунхагласны өдрөөр хийх гэж байгаад нутгийн зан олон ихэд бэлгшээж байна. Манайгaalтай төдийгүй Монгол улсын хэмжээнд үнэлэгдсэн Монгол улсын 19 дахь ерөнхий сайд жасраагаан хүрэл хөшөөний нээлтийг улс тунхагчны баяр буюу жасраагаахад төрсөн өдрөөр бид одоо нэг ийм үйл ажиллагаанууд бол энэ 26-27-ны өдрүүдээр болно. Ийхүү их говийн Тэмээний баяр улс тунхагласан өдөр Алтай хөх байц хэмээн та бидний бахархан ярих туртай нэгэн хүндтэй хүмүүний хөшөө сүндэрлэнэ. Наран дойрхон малчдын надад. Говь нутаг тэмээчний сэдвтэй дуу гүжиг, ерөөл магтаал зэрэг урлагийн төрлүүдээр оролцогчдын авьяас бэлгийг сордог нь наадмын бас нэг сонирхон хэсэг. Тэмээнийхээ дэргэд дуулж өссөн говийнхон авьяастай дээр говь нутаг тэмээчнээ магтан дуулахтаа нэг багталтай билээ. Их говийн Тэмээний баярт зориулсан хүндэтгэлийн тоглолтыг жил бүр зохион байгуулдаг. Энэ удаа тоглолтод Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Эрдэнэ Тунгалаг, Намсрай Норов, залуу дуучин Эдэр Жавхланаар оролцож алтайчуудаа өөрсдийн уран бүтээлийн өргөн барих гэж байна. Алтайчуудаа бүхэн маань бүгд идэвхтэй өргөн олноороо дэлгэр сайхан оролцоорой. Энэ арга хэмжээнд хамтдаа оролцож одоо энэ нутаг орныхоо онцлогийг бас Монгол улс даяар бас харуулсан, дуурсгасан сайхан арга хэмжээг бол хамтдаа хийя гэж хэлхийг хүсэж байна. Та бүхэндээ бас уриалж байна гэж. Тэнэгэр говьдон дэлхийд ганцхан тэмээн хураан хөглөж, сүр хүч, амгалан инхийн бэлэгдэл тэмээн сүргэн халиурсан Алтай нутгийн наран дойрхон малчдын наадам наашилж айсвэ. Их говийн Тэмээний баярын сураг, айлын хот амнаас аманд айлсаж, малчид маань тэмээгээ ойртуулж, хурд хүчтэй өнгө зүстэйд нь битүүхэн найдвар тавьж байгаа. Уран бүсгүйчүүд маань гараан гарган наадмын оёлоо мэдгэн. Сум сумын залуус зүс ижил тэмээндэн гоёмсог тохорч тэргүүднээ тааруулж, сайхан хосууд ганган хэрэгслэн зэхэж наадман хүлээн байна. Тэнгэрийн сүрэг Тэмээний баяр, тэмээчдийн наадмаараа дүүрэн бэлэгтэй инх мэнд учран золгоцгоё.